Дөнгөж ой гарантай хүүхдээ өнөдөр эцэг ихтэй хаягдаад асрамж газар ирж байна. Нэг айлын 6 хүүхдээ ирж байна. 4-өөр ирж байна. 3-аараа ирж байна гэл те. За ингээд харахаар яагаад энэ олон хүүхдийг төрүүлсэн бэ тэр хүмүүс? Яах гэж төрүүлээд байгаа? Өнөөдөр энэ хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалж, энэ хүүхдүүдэд эрүүл аюулгүй орчинд хайр халамжтай өсгөж чадахгүй бол яагаад хүүхд гаргаад байгаа? За дахиад хүүхд гаргачаад хайчлаа. Үл хайхраад байна. Эрсдэлтэй орчинд амьдруулад байна хүүхдээ. Ингэж хүүхдүүдэд хайж байгаа тохиолдолд энэ хүмүүст яг ямар хариуцлага оногдуулж байгаа. Хариуцлагын механизм аягүй сул байна. Зүгээр л эрхийг хаагаал, эрхийг хасаад явуулж чинь шүүхээр оруулаад хязгаарлалчж байна. Гэтэл энэ хүн өөр төрөлсөн үүрэгтэй өсгөж хүмүүжүүлэхийн төлөө нэгдүгээр эрхийг хасж байгаа бол энэ хүүхдүүдийг тэжин тэтгэх холбоотой холбогдсон гарах зардлыг хэн төлөх юм? Ягаад татвар төлөгчдийн мөнгөөр асрамжийн газар авчрах татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгээд хамгаалаад байгаа. Энийг бас бид нар бодох хэрэгтэй байхгүй. Мэдээж төр үүргээ биелүүлж чинь те эрсдэлд нөхцөлд амьдарч байгаа хүүхдээ бид нар хамгаалах нь зүй басны хэрэг боловч тэнд үр хүүхдээ хайчаад явж байгаа тэр хүмүүсийг ягаад одоо нэгсэндээ хуулийн одоо хариуцлага оногдуулахгүй байгаа.